хамгийн дээд нэгэн Даниэл номны 4-р бүлгийн 17-ыг бид харах юм бол хамгийн дээд нэгэн хүмүүсийн хаант улсуудыг захирч хүссэн хүндээ хаанчлалыг өгдөг юм шүү гэж хэлж байгаа. Юу гэж хэлж байна Библи? Хамгийн дээд нэгэн хүмүүсийн хаант улсуудыг захирдаг гэж байна. Өөрөөр хэлэх юм бол түүхэнд байсан болон одоо ч байгаа хэмжээлшгүй болон хэмжээ хязгаарт хаадын тэднээс уламжлагдаж ирсэн төрийн альва нэгэн институцийн дээр хамгийн дээд нэгний эрх мэдэл байдаг гэдгийг Библи маш тодорхой хэлж өгч байгаамаа. Энэхүү үннийг тодорхой ойлгох нь улс төр бол Бурхны хүслийг биелүүлэхийн тулд ашиглагддаг арга хэрэгсэл гэдгийг бид нар Библиэс харж болж байна. Юу гэж хэлж байна? Улс төр бол Бурхны хүслийг гүйцэлдүүлэхийн тулд, Бурхны хүслийг биелүүлэхийн тулд ашиглагддаг арга хэрэгсэл гэж байна. За Ром номын 8 дугаар бүлгийн 28 дээр тэгвэл биднэрт нэг асуултанд хариулна. Энэ хэсэг юу вэ гэхээр газар дэлхий дээр тэр хүний захирж байгаа дарангуйлагч нар байна. Хүний эрхийг зөрчиж байгаа хаант улсууд байна. Ийм нийгмийн бүтцтэй улс төрийн эрх баригч нар улс орныг удирдах байна гэдэг ч юм уу те. Коммунистууд байна, дарангуйлагч нар байна, алан эдэгч нар байна, террористууд байна гэдэг ч юм уу те. Тэгвэл тэр хүмүүс Бурхны хүслийг яаж гүйцэлдүүлж байгаа юм бэ гэж. Үүний хариултанд Ром номны 8 дугаар бүлгийн 28. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст бүх зүйлсийг Бурхан сайн сайхнаар бэлдсэн байдгиймаа гэж хэлсэн. Тэгэхээр түүхийг харах юм бол Христ итгэгч Бурхны хүмүүс түүхийн аль ч цаг үед дарангуйлагч засаглалын дор, харийн шашинт засаглалын дор, бас бурхангүй үзэлтнүүдийн засаглалын дор аж төрөн амьдран сууж яг Библийн энэ Ром номын 8:28-д хэлэгдсэний дагуу итгэл найдвараа тухайн улсынхаа засаг захиргаа төр засагт биш харин итгэл найдвараа Бурхан их эзэнд тавьж тэр дарангуйлын засаглалд ор тэр хүний хаанчлалын дор Бурхны хүмүүс хэрхэн яаж хөгжин дэвжиж тэр газар нутагта гэрэл давс болж байсан тухай Сүмийн түүх, Библийн түүх биднэрт маш тодорхой хэлж өгдөг. Энэ бол Библийн хөдлөшгүй үнэн юм. За хоёрдугаар үнэн. За тэгвэл нэгдүгээр үнэнээ бид бүгдээрээ товчхондоо дүгнэхэд нэгдүгээрт Библи биднэрт хүний хаанчлалыг биш харин Бурхны хаанчлалыг зөвхт байдлыг эрен хайгаарай гэсэн. Хоёрдугаар үнэн мөн дээрэс нь Бурхан их эзэн хүний хаанчлалыг хүний дээр ямар ч засаг захиргаа байсан түүний дээр тэр хэмжээгүй эрхт хаан засаг байсан ч гэсэн түүний дээр Бурхны эрх мэдэл байдгийн байна гэдэг итгэл найдвар бид бүгдэд байх ёстой. За хоёрдугаар үнэн. Хоёрдугаар үнэн бол ямар ч засаг захиргаа, ямар ч улс төрийн нам, ямар ч мундаг төрийн зүтгэлтэн хүн төрлөختөн бид нарыг аварч чадахгүй. Энэ бол үнэн зүйл. Зөвхөн Бурхан л хүмүүс биднийг аварна. Есүсийн шинэ гэрээнээс бид нар элч нарын итгэлийн амьдралыг бид нар харах юм бол тэд тухайн үеийнхэн тэр ёс суртахуунгүй авилгад идэгдсэн өөртөөх нь уламжлал түүх ёс заншлынх нь эсрэг харийн төрөнгөлөгч нар болох Ромын засаг захиргаа хэрхэн яаж хатуу чанд бодлого явуулж байхад Христийн дагалдагч нар тухайн үеийн тэр төр засгийн удирдагч нарын тэр ёс суртахуунгүй байдал, тэр авилгад идэгдсэн байдалд тэд итгэл найдвараа тавиагүй. Мөн тэдгээрийн тухайн үеийн Христийн дагалдагч нар өөрчлөх гэж оролдоогүй байна. Өөрөөр хэлэх юм бол Библийн хаанч засгийн газраар дамжуулан альва улс үндэстэн
шинжлэгдэн өөрчлөгддөг гэж Библи биднэрт амлаагүй. Энэ бол хүмүүсийн л ойлголт. Харин Библийн үнэн юу юм бэ гэхэл зэрэг Христ итгэгч хүмүүс бид ямар ч засаг төрийн дор байсан, ямар ч удирдагчийн дор бид нар захирагдж байсан гэрэл давс болох тухай Библи биднэрт маш тодорхой хэлсэн. Энэ нь түрүүний Матай номны 6 дугаар бүлгийн 33 дээр хэлж байгаа зөвхт байдлыг хайхтун гэж байгаа. Зөвхт байдлыг хайна гэдэг бол Христ итгэгч хүмүүс бидний маш чухал ойлголтын нэг юм аа.